Энэ хавар бид нар нийт одоо ерөнхий боловсролын сургууль сурж байгаа хүүхдүүдийнхээ дунд судалгаа явуулахад бол үндсэндээ дунд бол анхлагангийн хүүхдэд бол энэ сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зайлшгүй шаардлага байгаа юм байна. 5 одоо хүүхдийн нэг нь бол зайлшгүй одоо ингээд сэтгэл санаагаар ганцаарддаг. Энээс яаж зөвлөгөө авах байгааг мэдэхгүй байна гэсэн ийм одоо нөхцөл байдал үүссэн учраас одоо боловсрол шинжилгээ ухааны яам за мөн багшийн мэргэжлийн дэвшлүүлэх институт за боловсролын хүрээлэн Швейцарын одоо хөгжлийн агентлаг за тэгээ Бадамлан төрийн бас байгууллагуудтай хамтарч ер нь цаашдаа энэ ерөнхий боловсролын сургуулиудад бол энэ сэтгэл зүйчийг гэхдээ боловсролын сэтгэл зүй дотроос их өөр. Тийм учраас ерөнхий боловсролын сургуульд энэ сэтгэл зүйч ажлууд зайлшгүй шаардлага байгаа юм байна гэж харсан учраас одоо энэ жил энэ хичээлийн жилд 9 сарын 1-ээс ахуулаад одоо хөдөөгийн 48 сургууль, Улаанбаатар хотын 28 сургуулиуд одоо 72 одоо сэтгэл зүйчүүдийг ажилуулах одоо ийм сургалтуудыг хийгээд 9 сарын 15-наас одоо энэ хүмүүс маань хөдөөгийн 48 одоо сургууль тийм аслагдсан сумын сургуульд очиод одоо сэтгэл зүйчээр ажиллах ийм сайхан боломжууд нэгдэж байгаа. За тэгээд мэдээж бол нийгэмд ганцхан хүүхдүүдийн өмнө сэтгэл зүйчд бас юу биш хэрэгцээтэй шаардлагатай биш. Үндсэндээ бол энэ гэр бүлийн асуудлууд тийм ээ. За энэ нийгэм тулгамдж байгаа энэ асуудлууд дээр бол сэтгэл зүйчдийн одоо гүйцэтгэх үүрэг өрөөл бол маш их байна гэж бодож байгаа. Ер нь бол өөрөө боловсрол гэдэг бол өөрөө одоо сэтгэл зүйн асуудал одоо хүүхдийнхаа хоцрогдлыг ямар хоцрогдол орсон тий хүүхдүүдэд яг ямар асуудлууд сурч мэдгэт нь чадвараа хөгжүүлэхэд нь ямар асуудал тулгамдж байгаа юм бэ гэдгийг одоо сэтгэл зүйчнэр тодорхойлдог учраас магадгүй сэтгэл зүйчдийн энэ онцлогоо энэ зөвлөгөөнөөс шалтгаалж цаашдаа бид нар одоо энэ ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийн шинжилгэүүдийг хийх одоо хүүхдүүдийн сурах одоо тэр сонирхлыг нэмэгдүүлэх тийм ээ эцэг эхчүүдтэй ойлголцох багш нартайгаа ойлголцох энэ харьцааны чадвар хамгийн гол нь баг хүүхдүүдийг шалгалтанд бэлдэх биш амьдрал бэлдэх одоо энэ зайлшгүй шаардлага бол энэ боловсролын сэтгэл зүгээс орж гарч ирнэ. Тийм учраас өнөөдрийн энэ одоо сургалтыг төгсөж байгаа энэ 48 хөдөө ажиллах Улаанбаатар хотод ажиллах 24 гээд нийт 72 одоо сэтгэл зүйчнэр бол Монголын одоо анхны одоо боловсролын сэтгэл зүйчээр одоо очиж ажиллах хангалтч нар гэж одоо бүр онцлохыг хүсэж байна. Тэгээ цаашдаа бол одоо төрийн өмчийн одоо 670 гаруй сургууль байдаг. Энэ 670 гаруй сургуулиуд одоо бас өөрсдөө сэтгэл зүйчнэрээ одоо авах юм шаардлага байгаа. Тэгээд иргэжлээс бол одоо бид нар энэ хөтөлбөрүүдийг үе шаттайгаар одоо явуулаад тэгээ одоо энэ 670 одоо сургуулиа сэтгэл зүйчээр одоо хангах энэ ажлууд их бодиттой ажил болно л гэж бодож байна.